Ховд аймаг. Ховд аймаг нь 1931 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Улаанбаатар хотоос 1580 км, харин Монгол улсын зүүн хязгааруулах Дорнод аймагаас 2300 км-ийн зайд оршдог. 1755 онд манч нар зүүн гарын хаант улсыг эзэлж авсны дараа зүүн гарын уламжлалт засагт захиргааны хэлбэрийг манччин улс Ховдын хязгаарын байг засагт захиргааны байгуулалтыг бий болгожээ. Ховдын хязгаар нутагт Лөрөвдийн нэг чуулга нь 2 аймаг 16 хошуу, Торгуудын чуулга нь 3 хошуу, Алтаа ураанхайн 7 хошуу, Загчин 2, Уйлд мянгадын 1 хошуу тус багтаж байна. Бүгд найрамдах Монгол ард улсын засгийн газраас 1931 оны 2 дугаар сард хошуудыг өөрчилж эдийн засгийн талаар аймагчлах үйл гаргажээ. Нутагт дэвсгэрийг шинжилэн ангиллах тухай үеийн баримтал нь Чамдман уулын аймгийг Ховд, Увс 2 аймгийг болгоно байгуулжээ. Бүгд найрамдах Монгол ард улсын баг хурлын тэргүүлэгчид 1931 оны 2 дугаар сарын 7-ны өдрийн 5 дугаар хурлын тогтоолоор жаргалан төвтэй Ховд аймгийн Алтай, Манхан, Үйнж, Булган гэх зэрэг 13 сумтаа байгуулжээ. Ховд аймгийн өнөөгийн байдал 70,000 км² газар нутагтай бөгөөд 2024 оны судалгаагаар 90,000 хүн амтай бөгөөд Загчин 5 сум, Халах 3 сум, Ураанхай 2 сум, Торгууд 1 сум, Уйлд 1 сум, Мянгад 1 сум, Дөрвөд 1 сум гэсэн олон ясны 17 сумаас бүрднэ. Ховд аймгийн эдийн засгийг бүрдүүлэгч нь газар тариалан, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрлэл, уул уурхай, барилгын материал гэх мэт маш олон зүйлээс бүрддэг. Мөн Эрдэнэ бүрэн суманд барьж буй усан цахилгаан станц нь Ховд хотоос 85 км, Эрдэнэ бүрэн сумаас 25 км зайд орших бөгөөд Ховд гол дээрх шижигтийн навцал баригдах юм. Манай улсын баруун бүсийн эрчим хүчний хэрэглээ 35 мегабайт байдаг бол 2019 онд баталсан Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станцын гэрээгээр 90 мегабайт хүчин чадалтай байхаар төлөвлөсөн байна. Эрдэнэ бүрэнгийн усан цахилгаан станц нь 2027 онд ашиглалтанд орсноор баруун 5 аймгийн хэрэглэгчдийг Дөргөн усан цахилгаан станц, Тайшир усан цахилгаан станцын хамтын цахилгаан эрчим хүчээр бүрэн хангаж ажиллана. Ховд аймгийн Булган сумд болсон Байтах богдын тулгуурлалтанд амбие зориулан тэмцсэн Монгол Улсын бааtruуд. 1947 оны Байтах богдын тулдаан Таалан сойрхнов. Байтах богдын хилийн цааталт Хятадын гоминдааны морьт хороо Осбоны толгойсон Шинжааны хасгийн зэвсэг дээрэмчид удаа дараа хил халдаж байгааг манай хэлчид сайн мэдэж байсны хувьд тэдний байрлаж байгаа хэсгээр дайснууд зайлшгүй орж ирнэ гэдгийг тооцоолж байлаа. 7 дугаар сарын 8 болж үүр манхан цайлаа. Хэлчид сонор сэрэмжээ алдалгүй хонсны дунд морь тимээнд цэр зэвсгээ ачсан олон тооны дээрэмчид хилээр цөмрөн ирж байгааг мэдлээ. Хэлчид газрыг ашигтай байрлалыг эзлэн дайсныг утсан мэж. Манай хэлчдийг заставын улс төрийн орлогч дэслэгч Хаян Хэрвээ ахалж мөн түүний тушаалаар хөнгөн булмадчин тэгшээ түрүүж гіван байлдагч цожинаар дайсныг ажиглаж хүн зэвсгийн тав гаргаж байлаа. Тэдний гаргаснаар 170 гаруй зэвсэг дээрэмчид хил зөрчиж байжээ. Дайснууд винтов булматаас гадна их бугаар зэвсгэлсэн байлаа. Дээрэмчдийг ажиглах үед манай харуулуудын тогтмол гардаг постыг бүслэхээр хүчээ хуваарлан давшиж байжээ. Хэлчид байлдагч Бэлжиг отряд заставд мэдээ хүргүүлэхээр энэ үеэр яаралтай довтлохсон юм. Манай хэлчид бүдүүн нарийн харгатын голоор хооронд байдаг 3 жижиг хар толгойн ард мордон үлдээгээд хүчээ 3 хэсэгт хуваан баруун талаас бүслэхээр явж байлаа. Дайснуудыг зогсоохын тулд түрүүж гіван булмадчин даваад орж тэгшээ нарыг гаргажээ. Харуулын дарга ахлах цэцлэгч Хаян Хэрвээгийн тохиогоор хэлчид дайсны хүч давмгайлсан давшилтын эсрэг талд гал нээж тэгшээгийг хөнгөн булматын галаар дайсныг хяар зөхөж байлаа. Гіван даваад орж нарч бинтовор дайсныг устгаж дайснууд гол хүчээ гяваны өдөрцөн хэсгийг устгахаар дайрсаар нилээд ойртон ирсэн байлаа. Энэхүү хүч тэнцвэргүй тулаан 4 цаг гаруй үргэлжилж дайснууд тэдний зүг галаа төвлөрүүлэн дайрч байсан юм. Дайсны галлах үед булмадчин тэгшээгийн баруун хөл их бууны сум дөртөн өвдгөөрөнд тасарч хэдин шүрмсэн дөөрөө тогтж байлаа. Түүний шархыг даваад орж боож хөрөцсөн боловч боох арга байгаагүй гин. Улмаар зүүн мөрөндөө хүн шархацсан ч дайсны олон хүнийг нөгөө ертөнцөд илгээжээ. Дасгийн дарга гіван өгзөг хонгондоо шархацсан бол даваад орч зүүн гар нүүрэндээ хүн шарх авчээ. Гифт дасгийн дарга түрүүж гіван дайсныг нэг ч алхам урагшлуулж болохгүй. Давшиж ирсэн бүхнийг устгах хэмээн хоёр нөхөртөө тушаан галсаар сүүлчийн сумаад усгасан аж.
Дайсан 25-аас 30 метрт ойртох үед тасгийн дарга Геван хилчин нөхөдөө. Бид энэ толгой дээр эцсийнхээ цусыг эх орныхоо төлөө өргөхөд гомдох юмгүй. Дайсанд юу ч олзуулж болохгүй. Монголын хувьсгал залуучуудын эвлэлийн батлах, тэмдэглэлийн дэвтрэн устгах, хүн бүрт үлдсэн 2 гар бөмбөгнийхөө нэгийг дайсан руу шидэн, сүүлийг хийгэн дээрэмчдийг өөрсдөө ирэхээр нь дэлбэлж дайснан устгахыг гэжээ. Ингээд баталгаа урьж хид хідэн хэсэг болгон чулуунд орнов. Дайснууд ойртон ирэхэд тэд ээлжлэн 3 та граната шидлээ. Улмаар эцсийн удаа бие биедээ харан тэрвэрлдээд инхрийг хард их орон мандтугай хэмээн зэрэг хашгирав. Инхүү их орныхон төлөө өргөсөн тангараа үнчээр биелүүлсэн 3 халуун ам Байтэг богдын уулнаа мөнх нойрсон юм. 3 цэнхрийн агуй Ховд аймгийн Манхан сумын төвөөс Баруун хойд зүгт 25 км-т хойд цэнхрийн голын хөвөөнд оршино. Агуйн ганддаг чулуунаас тогтсон бөгөөд уулын хормоогоос 100 орчим метрийн өндөрт байрлан дотор талын өндөр нь 15 м. Агуйн дөрвөн хунханд арслан заан, аргал, тэмээн хируул, сахиуд хэрс, цэн тогруу, зээр могоо зэрэг амьдтыг маш уран хийц зохиомжтойгоор улаан цосоор зурж дүрсэлжээ. Хар усан нуур Монголын том нууруудын нэг болох яа харахгүй хар усан нуур юм. Хар усан нуур нь 1153 км талбайтай, 72 км урттай, 26 км өргөнтөө, дундаа аралтай үзэсгэлэнт нуур юм. Тус нуурт 54 зүйлийн хөхтэй амьд нь 268 зүйлийн жигүүртэн шувуу, 455 зүйлийн өвс ургамал, 4 зүйлийн загас, 6 зүйлийн мөглөхөгч амьд нь 131 зүйлийн шавж байдгийг тогтоосон байдаг. Баянзүрхийн буган хөшөө Ховд аймгийн Мэс сумын нутагт Бодончийн хавцал уруудах замд байдаг Монголын баруун хэсгийн хамгийн том чулуун дурсгал нь Баянзүрхийн буган хөшөө юм. Энэхүү дурсгалт газар нь 30 орчим том жижиг буган хөшөө хэрэгсүүр булш байдаг байна. Мөнхөөрхөн уул Төв Азийн цөлийн нөлөөнд орших хязгаарлагдмал нөхцөлд бүрэлдэн тогтсон мөнх цэвдэг мөсөн голууд бүхий цэнгэг усны асар их нөөцийг хадгалдаг. Энэхүү уулыг мөнхөөрхөн уул гэдэг бөгөөд зөвхөн Ховд аймаг гэлтгүй Монгол улсын үзэсгэлэнт газруудын нэг юм. Ямаа усны хадны зураг Алтай сумын Ямаа усны баруун тийш харсан 10 орчим метрийн өндөр ханан хаданд түүхийн өөр үед холбогдох зургуудыг нилээд гүн хонхоолгон сийлсэн нь 100 гаруй метрийн холоос маш доод харагдана. Зургууд нь хавцал дахь уран зургийн галерейг санагдуулна. Монголын хүрлийн үед холбогдох бөгөөд хадны зурагт нохоо, янгир, ном сум харваж буй хүн, ном сум агссан морьтой хүн, морь унаж гартаа ямар нэгэн аргамж бугуйл барьсан хүн, адуу янгир тэмээ зэрэг амьтад хамах тэмдгийн зүйл тэрэгний зураг зэргийг маш уран дүрсэлжээ. Торох улаан хүн чулуун хөшөө Торох улаан хүн чулуун нь Ховд сумын нутагт оршдог. Хөшөөний өндөр нь 280 см, өргөн нь 68 см, зузаан нь 26 см. Хүний нүүр ам, нүд, хамар зэргийг тодорхой дүрсэлжээ. Зүүн гарыг тодорхой дүрсэлсэн баруун гартаа хундах сав хэлбэрийн зүйл барьжээ. Ил хөшөө нь одоогоор Тус аймгийн нутгаас олдоод буй түргийн хүн чулуудаас хамгийн өндөр нь юм. Харуул овоо Ховд аймгийн Булган сумын төвөөс зүүн урдчигт 15 км-т, Үнж сумын төвөөс хойд зүгт 25 км-т Жаргалант нэртэй уудлын орой дээр нэгэн сүрлэг чулуун байгууламж буйг Харуул овоо гэж нэрлэдэг байна. Хар сарал өнгийг санарлаг чулууг хавтгаагаар нь өрж уюулн энэ овоог босгохдоо дунд зэргийг шургаагаар 1.5 м-ийн зайтаагаар зангилаа байдлаар бэхлэгээ болгож хийсэн байдаг байна. Ишгэн толгойн хадны зураг Манхан сумын төвөөс хойш 6 км орчимд жижиг хадан толгой оршино. Үүнийг нутгийнх нь Ишгэн толгой хэмээдэг. Ишгэн толгойн хадны зургийг 1979 онд илрүүлжээ. Профессор Д. Цэвэн Доржийн тодорхойлсноор Ишгэн толгойн хаданд нийт 150 гаруй зураг дүрсийг сийлснээс хүн 1, адуу 18, үхэр 13, буг хандгай гөрөөс 19, тэмээ 1, янгир 17, аргал 11, могой 5, бар 3, тэмдэг үсэг 53 байдаг аж. Ишгэн толгойн хадны зураг нь сэдэв зохиомж дүр дүрслэлийн арга барилаараа чандман хар үзүүрийн зурагтаа зарим шинжээрээ хойд цэнхрийн агуу шишкино хисааны зургуудтай тус төслөг байна. Иймд Ишгэн толгойн хадны зургийг дээрх дурсгалуудтай харьцуулан үзээд хуучин чулуун зэвсгийн дээд шатанд холбогдуулан үздэг билээ.